За сайн байцгаана уу. Өнөөдөр энэ дугаараар уулзсаадаас баяртай байна. Яг их бид хоёр сонирн байдалтайгаар хоол хийх гэж байна. Энэ хоолны подкаст ч болж магадгүй. Хоол хийн чиж явахтай зөв мах шарж тийм мах шарна. Өнөөдөр яг юу ч яаж магадгүй бас. Ойрын сонь сайхан чиний Монгол явсан сонь сайхан миний Монгол яваад 3-7 хоног боллоо. Яг Йокохама орсон сонь сайхан сонсон. Би Йокохамад нэг олон улсын жоох. Африк, Японы хамтын ажиллагааны тийм том ивент л тийм бүр амар хоорондын тийм харилцаа холбооны тийм амар том ивент л. Тийм. Тикад гэдэг. За. Тэгсэн чинь зөте айгүй юм болсон. За тэрийг яг хоол идчих уу яри. За бүр өөрийгөө ямар юм бэ гэдгийг мэдэрлээ. Зя. Чи яг юу гэж байгаа вэ гэдгийг харцгаая. Үргэлж хийж чинь. Чин юу шарагч. Стээр. За манай өнөөдөр ивент итгэгчээр Grand супермаркет ажиллаж байгаа. Амар ивент итгэгчтэй болно. Их алдар DJI. DJI ивент. Лага хаа махнаас эхлэнээс. Хөнгөө. Хороо. Тэгэхээр өнөөдөр би яг юу ярмаар байгаа вэ гэхээр Тикад гэдэг үйл ажиллагаанд хэрхэн оролцсон талаараа ярмаар байгаа маа. Би хачаагүй юм. Тэр таадас YouTube-с гэнэ. Google-с ч юм уу ChatGPT-ээс TICAD Тикад гэж хайгаад үзээрэй. Тикад. Тий. За энэ нь болохоор Япон улсын одоо засгийн газар ч гэдэг юм те. Японтой холбоотой нөхдөд Африкчуудтай одоо сайхан ингээд харилцаатай, холбоо харилцаатай байя. Сайхан мэдээ солилцъя те. Гэрээ хэлцээр хий цаашдаас найзууд шүү бид гэдгээ илэрхийлэх зорилготой юм үйл ажиллагаа байна. За. Тэгээд жил болгон болдог. 4 жил нэг удаа Японд. Үлдсэн одоо 3 жилд нь өөрөөр хэлбэл Африкта ингээ улсуудад ээлжлээ болдог юм том юм ивент юм хурал байгаа даа. За Тикад гэдэг нь үгнийх нь товчлол байгаа юу? Тийм байгаа би мэдэхгүй. Тэрийг таагаарай. Өөртөө оол гэдэг чинь. Тэгээд энэ дээр ерөөсөө Африк, Япон хоёр хоорондоо хэрхэн харилцах уу, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах уу гэдэг талаар ярьдаг. За яагаад Африк гэж чи юу гэж бодож байна? Яагаад биднэрт Монгол, Японы ийм том ивент жил болгон болохгүй байна? Аз, Японы ч юм уу тий. Жил болгон яагаад болохгүй? Улс гөрнүүдийн хоорондын юмуд байдаг л хэлээ. Тэгээ яг уу Япон, Африк хоёрын хоорондын харилцааны юм янз бүрийн тийм түнчлэл юмуд байдаг л. Тэрийг бол би мэдэхгүй байна. Мэдэхгүй л гэдэг. Тэгэхээр Африк ТV тий. Энэ чинь одоо ганц улс биш. 56 улс байгаа тий. Тий. Африк ТV 56 улс. Сав сахаар 44 улс юм тий. Хойд Африк 10 улс. За тэгүн гот 2050 онд дэлхийн хүн амын 4/1 нь Африк ТV-ийн хүн бол. 4/1 гэдэг чинь бас чи 4 болцсон нэг нь Африк байгаа даа гэсэн байна шүү дээ ер нь. Тийм байна. Яг том доо. За хүн их байна гэхээр тэнд юу явж байгаа вэ? Money, economy. Yes, economy. Мөнгө гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Япончууд энд боломж байна. Японы хүн ам цөөрж байна. Африкийн хүн ам ихсэж байна. За окей. Найзлаа доо. Манайд юу байна? Технологи байна, мөнгө байна, туршлага байна, тий? Бүх юм байна. Танад юу байна? Хүн байна, газар нутаг байна. Юу байна? Ресурс. Win-win situation байна. За окей, хамтарч ажиллая гэж. За. Занаач маар идэж болцсон юм шүү дээ, тий? Сайн харахгүй чи уцаараа гэрэлтэл үлснэ хараарай. Та бас бидний хоолыг харж байна үгүй. Дахиад жоохон бодлоо. Айг юм шүү дээ. Жоох явчихл. Жоох. За тэгэхээр манай Африкчуудтай тэгээ найзлахаар жил болгон тэгж хурал идэг бахнэ манайд. За Япончууд. За энэ жил Йокохама буюу Японы Токиогийн хажуудлын хотод аймгийн хотод одоо болсон. Маш том арга хэмжээ болдго юм байна. За. Өмнөх бичлэгүүдийн ч юм ингээд үзэхээр ингээд жижигхэн хөөрхөн ингээд жижигхэн жахтай Монгол хүний хувьд л тэр амар том ивент аам л та. Гэхдээ Японы хувьд л ингээд маш хөөрхөн дундаж хэмжээний ивент байсан байхгүй. Тэгээ сая би тэгэл яг team сэтгэлгээр очсон ч бүр шүү дээ амар том үйл ажиллагаа болж байна. За юу болдог үү тийм чинь? Пасифико Йокохама гэдэг team ивент хоол одоо газар ингээд тэр 3 хоолт ингээд бүр битүү бөөтийн тэр засаад хурал уулзлаад ойр орчмынхан газруудад same time яг ижил цаг дээр хурлууд болоод. Жишээлбэл JICA гэдэг байгууллага байна тий Японы JICA гэдэг байгууллага. Энэ байгууллага гийн хүрээнд жишээлбэл
Африктай байгалийн нөхцөөр их хүн холбогдож одоо ингэж явах вэ гэдэг тийм уулзалт энэ төр болж байна. За ингээд 2 3 газар бүр ингээд 4 газар гэх юм уу тэр нэг бүс нутагт одоо нэг хотелийнх нь ингээд газар ингээд бүр ингээд айгүй олон ивент. Бүр ингээд маш олон төрлийн ивент. Юу ч болоод бүүм. Доо хөгжимч явж гин, мөнгө төгрөгч ярьж гин, боловсралч ярьж гин тий. Ингээд бүр хүний ирэх ингээд бүх юм ер нь бол corporation-ыг л event том event болж байна. Yes, бүрстэй бүр 9 шид юм болоод байгаа. За болж ах шиг байна. За. Тэгээд одоо хоолны дараа хэлээ. Бас илүү хэлээгүй ярьцгаа. Одоо хаа хэлээ да. За идэх юм аа. За сайхан боллоо. Нара. За энэ ирсэн. Юмдаа дүүрээд. Ой. Пимо. Ногоон шинжүү. Энэс авч идвэл. Энийг шууд түүгээр жиж болтой. Тийм үү? Болгоо яшаалсан. Дэж яа. Захлуулчих. Гоё шаа. Түлхтэрш. За одоо энэ дээр хоёлаа сайхан тэр юг төсч тавина. Төсч гинэ. Тэр чинь юм тавина. Сосэж. Аха. Японд махунтай юм шиг нэ. Манай гэрүү хажуудны супермаркет жишээлбэл. Орой ч юм уу ялангуяа өглөө энэ 50% хямдарчдаг. Супер. Надад нөхрийн мах. Тал үнээр. Ингээд тал үнээр 50%. Аюу юмтай. Тэр сонь шүү. Цалинтай харьцуулахад энэ бас үнэхээр хямдхан баг. Монголоос хямдхан. Монголын цалин, Монголд авч ирсэн цалингаа одоо нэг үхрийн мах бах тий. Энэ цалингаар үхрийн мах. Ялгаатай. Ялгаатай. Хямдхан. Оюутнууд бол нэгдэж үнэтэй л ах л та. Бас хажуугаар дээс ирэх. Оюутан байгааг юм шиг л ярьж байна да. За хоёул нь. Нөө энэ онголоход айгүй амарх юм. Яаж зүснэ гэж бодож байна. Тэдгээр тас туухай ингээ онгош. За, энэ заа. Маш бараг зүгээр гараараа хууглах. Ой, yes. За. Супер. Ноо проблем. Гараа сайхан хариултсан байгаа. Гараа сайн угаа хэлээс. 2 минут угаа. Ийм. Энэс Японы чинь айгүй тийм эрүүл ахгүй сайтай орно штэ. Гэсэн чинь сүүлийн үед нэг юм хорсон гинэ. Юу? Эрүүл ахгүй юм ноттой холбоотой. Гэсэн чинь нэг айгүй олон жил ажиллуулаад хоолой газар ажилласан. Юу вэ? За. Тэр жишээлбэл ингээ нэг шүлэндөө раменийхаа шүлэндөө ингээ хуруугайдын тэрийг хорцсон гэд. Тэгсэн чинь байн хөршлөлт чинь дургуутсан юм. Муухай болчихсон. За. Тэр хүний ингээ хуруу орж иж байгаа юм талтай болдог. Наш арай хотлоо хаа. Тийм байна. Япон. Тэрийг хардаг гэсэн үг тэр хүн нь. Тэр хүнийг харж байгаад бараг сэтгэл зүгээрээ л явж байгаа миний бодлоо. Анте. Тэгсэн чинь дээ. Өөрөөр тэр айгүй цэвэрхэн тэр юмыг эсрүүч хүмүүс биш штэ. Аха. Бид нар юу яаж болно? Одоо хоол ихтэй заавал бэли хүмүүс хийж болно. Гэтэл яг үүндээ супер тогоочноор бол бэли хүмүүсгүйгээр л босч байгаа штэ. Тийм дээ. Гараа сайхан угаацсан байхад бол болцоо. Гараараа 100% мэдэрнэ штэ. Хүндрэлт бас хитрхи юм цэвэрхэн байгаа юм л гэж. Тодорхой хэмжээний ням бактери бас хүн авч иж тэрүүндээ дархлаа тогтож байгаа шнэ. Хангав? Тийм. Тийм багчаа. Амар цэвэрхэн өсөд. Сонирхолтой. Одоо Монголд бол жишээлбэл гараал шууд шахой могоотойгоо тий. Ер нь жоохон манай жоохон хөлтөд бол хөдөө өсөхөд бол айгүй дархлаа сайтай өсдөг гэж би бодоод байдаг шүү дээ. Яг нэг шүү. Гараал хөрсөн дээрээ гар мараа яаж таа хөдөөний хөлтөд бол ялангуяа. Жоохон эрүүл бус санагдчих магадгүй ч гэсэн нэг тийм дархлаа илүү сайн тогтдог байх гэж бодоод байдаг. Цааш таа зүгээр тий. Тийм тэр ихтэй өннөө худлаа яг
Миний бодлоор хар ухаанаар ботход л сайн л гэж бодож байлаа. Хант. Ямар гоё яригч наачаа. Яа. Нэг тэгээ энүүгээр баг ингээд дараа зөсчүүл болох юм шүү. Болж шүү. Бочоо. Nice. Nice. Хоёр. За, тэгээд содогийн юу харж байгаа юм? Тим амар томор зүсгэр байна. Бишээ жижигээр. Тараар нь ганц байна. Өөрсдөө дэвчээ. Мань цэвэр хийж байгаа шүү. За тийм. Тэр тикет дээр хамгийн гол нэг юм болсон. Миний хувьд. За, онцлох юм Юу юу? яасан бэ гэхээр манай одоо Study in Japan гэдэг одоо прожект байгаа шүү дээ. Бид хэд бүт асар ч юм аа нэг ширээ гаргаад прожектэд танилцуулсан баггүй тэнд дээр чинь очтод. За. 3 дээр танилцуулваа. За. Тэгээд мэдээж би тэнд одоо зогсож байгаа юм чинь ингээд хөдөлгөөд эвтэйхэн те. Овц өмсөд. Би угаасаа ер нь аюу тийм сүв центр өмсгөр жоохон ядраад. За. Тэгээ би поло шорттэй л би угаасаа миний стил чинь поло шорт ч дээ. Ахаа. Би нэр бас поло шортны юу брэнд гаргаж байгаа шүү дээ. Удахгүй бас та хэдний гарт очих. Гимжээрээ. Тэгээд поло шорттэй л явж ийла. За. Тэгээ юу яасан? Тэр ивентээс өмнө манай сургуулийн мэйл рүү ирэхгүй. Бидний айгуу тийм байнгын харилцаатай байдаг Кёто их сургуулийн профессор байсан. Фу. За. Интикад гэдэг үйл ажиллагааг тохиолдуулаад Дэлхийн банк ийм ивент хийж байна. World of Bank. Тийм, World of Bank. Дэлхийн банк ийм нэг уулзалт хий гэж байна. Энэ уулзалт нь болохоор энэ Африк, Япон Африкт зориулсан нэг ASG програм байдаг. Тэрнтэй холбоотой л одоо нэг уулзалт. Би яаж яах нэг томилтын өмнө аягүй завгүй байгаа. За. Уншаач байна. За. Тэгэл за Дэлхийн банк гэж байна. За юуцсан ингээд уулзуул зүгээр гэж байна. За окей, шууд бүртгүүлье. Аха. Тэгээ манай профессор бас хамт явах бах. Манай одоо төслийн ахлагчтай. Хамт явах бах гэж бодоод бүртгүүлвэ. Тэгсэн манай төслийн ахлагч яг тэр өдрийнх оройн юу Африк руугаа буцах хэрэгтэй болсон маш таараад. За. Тэгээд би ганцаараа оролцохоор болов. За fine тий нэг очиод яриа сонсоол тий. Ингээд презентацийн нэг нь тавихыз. Тэгээд би тэр яриагийн сайхан сонсоол тэгэл эргэж ирээл нөгөө эдтэй сайхан шеэр хийх үзгээл. Аа. За. За тэгээд нөгөө өдөр болов штэ. За тэгсэн чинь нөгөө азиас арай хийж олоо. Яг бидний байсан газар жоохон хол. Интерконтинентал гэдгийн Pier 8 гэдэг газрыг хаяж аим шүртэй юм байна штэ. за. За нөгөө азийн олоод очсон чинь намайг би очиод нэг үүдэн дээр ингээд нэг хүмүүс ахаа би Дэлхийн банкны дээр лайсан чи окей тань хүлээж илаа. Нэг хүн дагуулад явлаа. За. Нөгөөний дагуулад явсан чи эхлээл тэр нэг хаалгаар орохдоо нэг карт дарчих. За. Хамгаалтын карт. За. Хаалга онгоолоо. За. Яа лефтэн сухтаа нэг карт дарлаа. Окей лефт онгоолоо тий. За ингээд нөгөө нэг давхартаа ороод дахиад нэг хонгол руу орохын тулд нэг юм юу байгаа байхгүй коридор тий. За. Дахиад карт дарлаа онгоолоо 3 дахь карт. Аха. За ингээд ахаа нэг өрөөр орохын тулд карт 4 хамгаалттай. Йоо. Юу ямар амар газар л дагуулж яваад байна. За окей. Очлоо нөгөө өрөөр. За. Тэг би чи нөгөө нэг дотор болохоор ингээд нэг юм том нэг 30 40 суудаг газар тий яриа сонсно гэдээ дотор очсон чинь нэг 8хан сандал тавьсан ширээ байна. Тэгээ нэг юм харанхуй VIP өрөө байна. Гэсэн чи манай нөгөө Kyoto их сургуулийн профессор сууж байна. За. За тэгэл орсон жил ерөөсөө манай эд чи бүгд босоол ингээл надтай нэрийн утас солилцсон байлцсан гэл бүгд костюм бичихтэй. Зангаатай. Гэнг та полот Би полот. За. Юу вэ гэл. Тэгээд за нэрийн утас солилцсон чинь юу Kyoto их сургуулийн профессороос гадна Tohoku их сургуулийн Японы одоо өнгөрсөн жилийн номер 1 сургууль тийм. Tohoku их сургуулийн профессор байж байна. Nagasaki их сургуулийн нэг газрын дарга гэж юм уу тийм. Kobe их сургуулийн бас нэг юм профессор байна гин. За ингээд байжсэн чинь Дэлхийн банкны тэр AS гэдэг програмыг хариуцсан байна. Тэгээ дараа нь ChatGPT дээр оруулсан чи Дэлхийн банкнда энэ дээд боловсролын тэр прожектуудыг хариуцсан айгүй тийм том зэрэглэлийн
Ийм лидер маягийн хүн байсан байж та. Ваа. За ингээ жоохон байжсэн чинь хоцроод 2 Африк ороод ирлээ. За нэр уцаа солилцсон чинь нэг нь Төв Африк болон Баруун Африкийн Дэлхийн банкийг одоо хариуцсан захирал. За гэж байгаа байхгүй. Фүү. За нөгөө хэлсэн чинь болсон шүү дээ. Африкийн бүсийг хариуцсан ахлах экономист гэж байгаа. Африкийн бүстэй одоо хамгийн том экономист нах нь шүү дээ. Дэлхийн банкны экономист. Ай. Хоёр том ороод ирлээ. Яа, юу вэ те? Крит гэсэн чи юу вэ? Зүгээр нэг их сургуулийн ажилтан юм. Нөгөөд нь профессор ингээд амарлаг маяг хүмүүс. За, тэр үуч яах вэ те? Тайтл бол тайтл. Би fine, би асуудалгүй бодож байгаа. Яриа гэсэн чи ойлгохгүй. Юугаар японоор ярьж байна уу? Гүү, англиар. За. Мэдээж англиар юм бүгд. Аха. Айгу өндөр түвшний юм. За. Ашиглаж байгаа үгийг нь ойлгохгүй. Vocabulary байхгүй. За. Юу ч ярьдаг. Бүүм. Яа. Тэгэл нэг жоохон 2 3 ойлгосон үгээстэй ингээд холбоол тархи ажиллуулаас миний тархи бүр 200 ажилласан баг. Та гэхдээ яг ярих хэвээр юм уу тэнчэнэ? Зүгээр ингээд харин хэвээр юм уу? Гол нөгөө нэг модератор маань ярьж эхэлж байгаа байхгүй. За ингээд ийм болж чинь тэгж чинь манай S програм ингэж чинь Дэлхийн банк одоо энэ S програм зориулаад $720 сая долларыг Африк руу хөрөнгө орууллаа. За бид нар Африкийн дээд боловсролд зориулаад 4 тэрбум доллар ингээд орууллаа. Африкт уу? Тийм. Фүү. Гээл ярьлаа. Юу энэ 4 тэрбум хэдэн төгрөг юм мэд. Яа. Окей. Ой, бодоо яах вэ? Читгүү. Би бодоо. За түрэж байгаа. Би өтөх юм. Та өтөх юм. Ой. Гэн. Дөрөв тэрбум. Тэгвэл яа. За тэр мөнгө төгрөгч яах вэ? Тэр нэг прожект ярьж байгаа мэж юм гэдэггүй. Юу ч болтох. Мөнгө. Ойлгохгүй. За маш яла эхэлж. За та яж. Унтраач цаагаалаа. Унтраагаа түр унтраах. За тэгэл мань хэд нөгөө нэг юугаа ярив. Прожект арай л тэгж байгаа л би ч ойлгохгүй л явж илаа. За тэгсэн чинь мань хэд за өөрсдөө явуулсан танилцуулъя гэж байна. Өөрсдөө танилцуулгаас өмнө л нөгөө амар том юм дайрд эхэлж байгаа. Тийм. За тараад өөрийгөө танилцуулъя гэж байна. За мэдээж нөгөө модератор манай Кётек сургуулийн профессор маань ярьж эхэлвэ. За би тэр хүнээс яалаа. Кётек сургуулийн хажуутлаас эхэлсэн. Өөрөөр хэлбэл би хамгийн сүүлийн хүн байхгүй. За тэгээ маань эцэстээ өөрийгөө данаалал танилцууллаа. За Кётек сургуулийн профессор юу гэсэн гэж? Манай сургууль бол Японд хамгийн олон Нобелийн шагналтай сургууль аа. Тэгэл зүгээр бүх юм ойлгомжтой болчихсон зүгээр. Сургуулаар флекс эхэлчих. Чи юу окей. Манай архитект сургууль монголчин тэр Японч ингээд нэг AC, BC, CC, DC гэдэг байгаа тийм. Манайх CCD-ийн ингээд дээд тавьсан. Тэгэхээр тэнд бол ACD-ийн дээдл ингээд манайх бол тийм. Токиогийн их сургуулиас одоо олон юутай шүү. Тийм. Топуудаас тийм. Топ сургуулиуд шүү дээ. Токиогийн их сургуулиас олон Нобелтай шүү л гэж байгаа юм. Окей. Жок мөх ямар ч лаг хийх мэдхгүй. За ингээд үжсэн чинь тэр нэг ган нөхөр Японд сурсан л энэ одоо Японы профессор хийж байгаа л энэ мэдхгүй. Лаг л нөхөр. За үргэлжлээд ингээд яваад л. Бүгднгийнхэн дээр ярьж байгаа, хэлж байгаа юм өөрсдийнхөө дээр байгуулгын флекс ч юм мэдхгүй. Томчууд аа. Аим. За нөгөөтийн сонсож байгаа хооронд миний дайрч тэднийг нь ойлгохоос гадна би юу гэж үрээд байлцсан. Манай тэ доктор, профессор, ийм чимний захирал ийм чиний дараа Жайкагийн тэр нөхөр ингээ амарлаа тэр сүүц мүтэн мэдхгүй хэдэн зуун 10 сая төгрөгийн үнэтэй сүүт ах мэдхгүй. Амар. Би тэгсэн чинь зүгээр нэг юунаас H&M-с хямдралаар авсан поло шорттой сонжоо. Яг тэр хэмжээний уулзалтанд байна гэдэг чинь бас тий.
Тэгээд Дэлхийн банкны хүмүүсийн өөрсдөө танилцсан бүр хэцүү ёо юм. Юу ч болоод байгаа юм. Бүүм. Аа. Тэгээ шууд сэтгэлээр унж эхэлж байгаа юм. Аа. Би юу юм бэ? Би юу юу хий. Тэгээ би энэ ажил сургууль ажиллаж байхдаа жишээлбэл ингээл аюу асуудал байгаа л тий. Аа. Эндээ бас би сайн ажиллангуудаа би мөн гэж shit тэр юу ч. Би зөвхөн гүлэг байхгүй тийм. Тэгэл за өөрийгөө танилцуулах боллоо. За окей би энэ хүмүүсийг үтсэн ингээд аюу юм юу ярьж байгаа юм чи би жокер хэл. Аа. Жохон зин нөр хамсгалаа гоё юм. Хөнгөн бол. За эхэллээ. Миний ярих шиг салгалаа л байгаа ш доор бол хөл мөл салгалж малгалцсан. Хүү юу. Тэгээд салгалал яана. Тэгээд хамгийн ихний хэлсэн юм. За Йокохама сүүлийн үед өдөрс амар халуун байна. За энэ бол энэ цаг агаарын асуудал ерөөсөө биш юм аа. Та нар шиг ийм халуун нөхдүүд буцалсан юм passionated нөхдүүд байгаа болохоор энэ бол халуун байгаа юм ба. Ялангуяа та гэдэг одоо манай тэр хамгийн их жоок гэдэг тэр нөхөийг зааж. Тэгэл та бол ерөөсөө энэ дэлхийн бол арлын гол одоо юу болж байна. За амар жинийгээд хөнгөрчөж байгаа. За артаас нь шууд юу яасан? Тоо баримт тавьчих. Эндээс би өөрийгөө яриад тий. Яг л. Би өөрийгөө ямар ч флекс ямар ч боломжгүй байхгүй. Манай сургуульч дээр бич дээр өөрөө хинч тий. Японд 300,000 гадаад оюутан байна. Гэхдээ бид нарт 2,000 л Африк оюутан байна. 2,000. 300,000-аас 2,000. Монголоос 30,000 оюутан байсан. Тийм үү? Монголоос 30,000. 3 сая хүнтэй болсоос 30,000. Тэгэхэд Африк дэлхийн хүн амын 6.1 тэнд байхад 2,000. Хай. Гээл ихлээ. Манай чи хүү юу вэ тийм билүү гэл. Окей. Гэл нөгөө чинь за одоо миний яриа ингээд сонирхолтой болж эхэлж байгаа шүү дээ. Яа. За бидний прожект бол энэ тоог ихсгэх. Бид нэр энэ тоог л ихсгэмээр. Би энэний төлөө ажиллаж байна. Би Японы бүх сургуулиуд дээр очиж уулзахаар одоо ингээд ажиллаж байна. Би маш олон Африк оюутнуудтай уулзж байна. За тийм болохоор одоо энэ ажилд наа чиг залуу хүн хэрэгтэй байсан юм аа. Хай. Тийм болохоор би поло шорт өмсөж байгаа юм аа. Ай. Таас гоё ирсэн шүү. Тэгжээж л өөрийг нэг арай. За окей. Арай хийж яалаа. Тэр шиг явлаа. За окей. Тэр дэвд бол нэг хөөрхөн жооктэй. Хөөрхөн жоохон мэдээлэлтэй болоо. Би хүсэлтэй хэлж байгаа. Танай эс гэдэг энэ програм маш олон Африк сургууль байна. Бид нэр Африк сургуулиудтай харилцаа улам сайжруулсанаар байна. Танай community-д орно. Асуудалгүй гэдэг чинь. За. Окей, болно. Манай Дэлхийн банк жилдээ 2 удаа энэ том сургууль зохион байгуулдаг. Чи тэрэн дээр ч ороорой. Окей, энэ л болно. Ерөөс ингэж л юм эхэлтийн. Тэр өрөөнд байгаа би хамгийн юм яа. Тэ? Хамгийн бага мэдээлэлтэй, хамгийн бага туршлагатай. Тэнгуут тэр хүмүүс надад ийм боломж олгох юм байна. Окей, би ингэ дараачлаа хэлээ. Дэлхийн банкны дээр том сургалтанд очиж байгаа. Бас л тээ. Тэгтээ бас яриагаар амар авч гарсан шүү дээ. Нэг нөхцөл байдал бол тээ. Тэд нар бол бүр надаас хэдэн дахины өндөр төвшөнд байж байгаа шүү дээ. Би бол өөрийнхөө хэмжээнд бол амьдралдаа хизээч тэгж ярьж байгаагаар л ярьлаа. Ер нь бол. Йоо. Тэр хүмүүс яриандаа сайн л та. Тэр хүмүүсийн яриа нь бол бүр супер. Юу миний хүмүүс юу ч. За ингээл хуралч дууслаа нөгөө хүмүүс маань. За окей бид нарт аюу reception хүлээж байгаа тийм. Хоол хүлээж байна. Тэгэхээр явж одоо хоол эдээ одоо манай Африк одоо сургууль тэр судалгааны газрын маань хүмүүс ирчихсэн байгаа. Бид нэр хүлээж байна. Окей. Nice. Гэдгийг би сонсоо би бүр шокд орч байгаа. Хөө. Өөрөлд Африкийн тэр нэг сургуулийн захирал махирал манийг хүлээж байгаа. Намайг ирэх хүлээгээд. Аа. Африкийн сургуулийн захирал махирал профессор баахан хүмүүс хүлээсэн байна. Гэтэ одоо тэр би ямар зохион байгуулж байгаа юм чинь юу өстэй? Сургуулаас одоо орж исэн л opportunity өстэй тий. Yes. Сургуулийн юунаас? Аа. Тэр бол тэрүүнд окей гэсэн юм.
Зүйл бач тайлж тээ. За би бүр дээрээс шок норсон. Шок юм байна. Би хүн хүлээдэг байсан. Аа. Одоо гэсэн чи намайг нэг сургуулийн Том гарууд хүлээгээд байдаг. Ганг. Тэгэл Аа. тэнд очиж яриад бас л яг тийм мэдэрч эхэлж байгаа. Яа. Тэгээд тэр үйл ажиллагаа дуусаад 9 дууссан. Би гараад тэрс ингэ сууссан юм. Юм бодож. Юм бодох чаддгүй болсон. Бүх энерги дууссан. Аа. Хамаг энерги шахаж бодож байгаа гэж юу гэж одоо ярьж байгаа шүү дээ. Миний англи хэлч сайн биш үү? Аа. Тэгэхэд би тэнд битүү англи ярьж байгаа шүү дээ. Аха. Тэгээ үе нөө японочд японоор ярина. Аха. Тэнгур чин бүр тарих ингээд гашилчж амч бүр. Заач. Янаа тавч. Битлж авчихсан. Дотлын сайхан ингээд нэнгэр авчих. Заач. Айгууtii. Тэгээд бүр ингээд нэг хэсэг бүр ингээд нам суваа. За. Гадаа. Архич шигээс суулаа. Архич юм байна. Доошаараа суугаадсан За. шүү. Юурч бодож чадахгүй. Яах вэ? Аа. Тест нэг өдөр 24 цаг битүү сэтгэлээр унаа шүү. Аа. Гэхдээ 48 цаг. Аа. Би тэр өрөөнд те. Аа. Тэр яриагийн би мэдгүй 40% тал ойлгосон баг. Аа. Яагаад би 40% тал ойлгоо? Би тэр хүмүүстэй улам илүү гүнзгий яриа хийж чадах батал яагаад хийж чадсангүй гэж ерөөсөн гэл. 10 жилдээ англи хэл хийгээгүй өөрийгөө хараагаал. Яа, хэвээ дэлхийн ертөнцтэй шал өөр ирэх юм байна тий. Би ми бол хинч биш юм байна. Юу ч бишээс юм байна. Өөрийгөө нэг тийм тий. Хөөрхөн гоё усаад байна гэж утсан. Яг үүндээ бол жинкэстэй. Эднэртэйгээ харьцуулахад бол гүлгэл биш юм байна гэдгийг ойлгоод гээ тэрний маргаашнаас эхлээл 48 цагийн дараа эхлээл би яг арай өөрөөр амьдэрч эхэллээ. Ер нь л арай нэг яг одоо өөрчлөлт хийн гэдэг нь өөрөөр амьдрна гэдэг нь яг яаж амьдрж байна. одоо ингээд жижиг сажиг юм дээр ингээд айгүй их ингээл бодоол зовоол гэдгсэн баг. Аа. Одоо л тэхий болж эхэлж байна. Юусэн нэг тийм жижиг сажиг тийм асуудлууд тийм над тийм сүртэй санагдах болж эхэлж байна. Өмнө нь бол би ингээд нэг жижигхэн юм дээр л яг одоо жишээлбэл нэг нөгөө энэ хүнд ингээд хэлчихвэл юу гэж бодох бол. Чухал гэтэл тэр юм яаж бодвол юу ч л аахгүй юм яа. Нэ тэр хүмүүстэй адил харьцуулахад бол. Яа тэгэл тэр нь том газар очиж ижил хүн ер нь окей гэж ойлгож эхэлт юм байна да гэдэг юм ойлгохчол ирлээ. Том хүмүүсийн яриан ч өөр юм. Сайхан удаан жоохон байлгаа байлаа. Наач 20-30 секунд. Ялч яг тийм юм өдөр болгон баг байнгын хийж байгаа хүмүүсийн яриа. Та бол байнга тийм юмд явдаггүй шүү дээ, тий. Тэгэхээр ялч ч өөрөө явах л та. Гэтэ яг нэг чухал яг энийг л хийх юм байна да. Яг ингэх хэрэгтэй байна да гэж бодсон юм байна уу? Жижиг юм дээр гацаж болохгүй. Гацаж болохгүй. Аха. Гацахгүй байна гэдэг нь яриан дундаа гэсэн үг. Эсвэл хийж явах та гэсэн үг. Хийж явах та. Бид нар ч өдөр тутам жижиг асуудал зөндөө байдаг. Хүн харилцаа, ажил те. За нэг энэ репортыг яаж ч нэмчихнэ те. Миний хувьд одоо репорт хийж амар хэцүү байхгүй. Одоо энэ би томилтоор явчаад тэр томилтоор репортыг бичих хэвээр. Миний хувьд айгүй хүнд ажил байхгүй. Тэгэд би тэр нэг репортхон дээр гацаад байвал тэгэл юу ч болж дуусах байхгүй. Цаг энержи явж байна гэсэн үг шүү дээ. Жижиг юм дээр гацчихвэл чи юм том юм те. Барахгүй. Гэдэг тийм одоо майндсет. Суулж эхэлж өөр юм мэдгүй. Илүү том юм бодцсныхоо дараа жижиг юмнууд бол нэг амар хэцүү бол бодогдохгүй. Хурдан ерөөс газ хий. Чадхаар байна. Одоо ингээд би өмнө жишээл нэг мэйл хариулт бичих гэж та бөө юм аа. Одоо дөрөөсөө маш хурдан сэтгэл газ хариулчаад газ шийдээд одоо ингээд би Японд удаан амьдарч байгаа нийт нэг юм.
энэ хүн юу ядчих бол те. Энэ хүнтэй уулзъя гэж хэлвэл одоо энэ хүн дараа гай очих бол очиж ах шүү те. Балаа юм бод те. Гэтэл одоо болохоор энэний одоо энийг өстө хурдан шийдэх те. Энэ өстө initiative те. Хурдан шийдэх те. Энэ 7 хоногт би энэ өдрийг завтай. Шайл өдөрт нь боломжтой. Шууд болгож байгаа. Нөгөө нь шууд хэлж байгаа ч. Би чадахгүй. Би 2-7 хоногийн дараа шатна. Окей. Яагаад тэр хүн хариугаа хэлчихэж байгаа шүү дээ. Би ингээд гадагшаа өмнө. Тэгээд өнөөдөр хийл. Юунд нь яах вэ? Өнөөдөр шууд ярилцчихъя л да гэж. Тэгмэт нөгөө окей. Тэг би өмнөх би байсан бол өнөөдөр уулзсан энэ хүний хувьд айгүй тийм тэр бэлэн биш юм шүү дээ. Төвг очруулж ийн гэдэг юм бодох байсан бол яг тэр уулзтаас хойш би юу гэж шууд шийдэх хэрэгтэй. Одоо ярив. Одоо шийдээс маргааш ирээ нөгөө тэр шууд ингээд 20 газ. За ингээд уулз товлонгуудаа одоо нөгөө уулзтаа ихлэ за сайн уу мэн үү гэдгээ хийн л дээ. Гэтэ одоо юу ярих вэ марих вэ гэж гимэргүй баг. Түнгуутаа шууд бодоо за энэ уулзсанд иймэрхүү юмнууд ярих хэрэгтэй. За окей яах вэ гэж ChatGPT рүү шууд тэрнийхээ талаар бичээл за энийг сайхан хэцэлчих гээл. Тэгээ шууд ажендаа гаргаж ийл нөгөө нь рүүгээ 2 цагийн дараа биш цаг 30 минутын дараа уулзчих чинь. За окей өнөөдрийн аженд юм шүү. Орж ирэх юм жоохон бодоо. Ингээл орж ирээд ярилцаад цагийн дотор бүх юм шийдэгдээ окей. Шууд ажил руу орч. Тэг өмнөх би тэгж чаддаг байсан. Гэтэ тэр өмнөх таа байж тээ. Чаддаг. Ер нь бол чадахын хувьд бол чадна. Гэхдээ майндсет чинь тэгэж боддоггүй байсан. Тийм чадахчгүй байсан бах уу ер нь. Чаддагчгүй байсан бах. Ингээл нэг тийм жижиг нэг амар хүндрүүлж бодоол амар том сүртэй юм шиг бодоол ингээл нэг дэлхийн төсөл ирэх гэж байгаа юм шиг тийм ингээд нэг тийм. Гэхдээ тэр бүх зүйл чинь толгой дотор чинь явж байгаа шүү дээ тийм. Тэгэл нэг юм хэцүү том үеэмд ороод хүний яг бод санаж байгаа юм амар шууд өөрчлөгдөж байгаа байхгүй тийм. Тэрээс айгуу чухал point ээ. Нэг 4 уулын дундаа Улаанбаатар гэдэг газартаа ингээд иргэлдээд байгаа нөхдүүдийг бол гараасаа л очиж. Тэр орчноосоо гараад илүү өөр өнцгөөс яг үндэ ингээд Японд ирээд Монголд очихоор илүү өөр өнцгөр харж эхэлт юм лээ. Одоо чинь тэр яриаг сонсох юм. Аим тийм. Яг минийх нэг амар сүртэй юмнууд байхгүй ч гэсэн зүгээр. За Монголд очиод анзаарсан юмнууд ярил л та. Монголд очиод яг юмнуудыг анзаарч эхэлсэн. Одоо яг би ийм байсан байна. Одоо өмнө нь найзуудынхаа дунд ингээл Монгол баг дэлхийн төв те. Би дэлхийн төв. Монгол дотроо би хамгийн одоо том нь олон ч юм уу те. Тийм төсөөлжсэн бол Японд ирээд илүү томоор Монгол гэдэг чинь юм жижиг ус юм байна шүү дээ те. Ийм ус юм байна. Ингээд боловсролын төвшин ийм юм байна шүү дээ. Гэх мэтлэн зүгээр ер нь бол амар энгийн зүйлүүд харж эхэлж байгаа байхгүй. Ингээд боржуур солих гэж хитэн сар болж шүү дээ те. Тэгэл боржуур намайг очиход сольж л байсан заяа. Ингээд сольж байгаа нь тэгтээ яг ингээд стандартгүй юм шиг байна. Стандартгүй болсон юм байна шүү дээ те. Японд ирээд стандарт гэж байд юм байна. Стандарт гэж юу юм те. Ийм хүн нөгөө илүү томоор сэтгэж эхэлдэг л надад санагдаад байгаа юмнууд. Одоо ер нь бол нэг амар илүү задгай одоо юм их томоор харж эхэлж байна л гэж би бодоод байна. Яа. Яг өөрчлөгдсөн зүйлүүд зөндөө байгаа л та. Би Монголын нэг амар муу байгаа гэж бодоод байдаггүй. Зүгээр яг хөгжиж байгаа. Гэхдээ яг хүмүүс нь жоохон нэг юм боловсрал тутмаг нөгөө дээр үед тутмаг байсных л байх. Манай үеийнхэн бол арай илүү боловсрол сайжтай, илүү мэдээлэл сайтай байгаа учраас илүү одоо илүү ухаачж байгаа. Ухаачхан ч байгаа юу. Эрүүл одоо боловсралтай болж байгаа л гэж би бодоод байна. Тийм. Тиймэрхүүл бодлоод бодгцсан. Монголд очиод. Чамд яг нэг энийг ингэчүүл, тэрийг тэгчүүл гэсэн юм бодгцсан байгаа юм Монгол. Энийг ингэчүүл бол нэстэ гоё. Монголч гоё даа гэдэг. Баржуураас салхаа бэлчүүл гоё даа гэдэг шиг тийм. Яг хөө тийм амар нөгөө том дээд түвшний одоо нөгөө нэг ус гүрний юмнуудыг ярих гэхээс илүү зүгээр л. Хувийн дээр л би яг өөрөө л ингээд энэ тал дээр өөрийнхөө тал дээр сайжирчвал ус гүрмөгч юм байна л гэж боддог зүгээр. Яг өөрөө хувийн дээр сайжирчвал хүн бүр тус бүрнээ сайжирвал илүү сайн болно л гэж бодож байгаа. Түүнээс нэг амар мэрэгжилтэн биш болохоор хэлж болж чадахгүй зүгээр. Тийм. Тэр өөрийнхөө чадлаараа л өөрөө хийгээл явж л болно доо. Яг би өөрийгөө л хэлнэ. Өөрөө сайн болох хэрэгтэй л гэж би байна. Тэгжиж улс бүрэн сайжирна л гэж бодож байгаа. Тийм үнэ шүү. Тэгээ сүртэй том юм угаасаа хүмүүс нүдээр ярьж байгаа болохоор би бол нэг ярихгүй. Начи дээр гэж. Тийм. Угаасаа огийн ярьж байгаа болохоор би хэлээд явах тийм. Би бол одоо хэлээл байгаа. Би африк руу гарна.
Эдийн Африк засаг. зах зээл байна. Ирээдүй байна. Асуудал байна. Мөнгө байна. Яагаад дэлхийн банк тийшээ мөнгө хийгээд байна? Яагаад Японочдод тийшээ яваад байна? Яагаад тэнд Африкт очиж ерөөсөө хаа сайгүй хятад юм. Ятад да. Ерөөсөө л юм хятад нэг сургууль хамтарч ажиллаж юм чинь. Үйлдвэрлэл байх байгаа. компани байна. Ерөөсөө ингээл хятад хүмүүс чинь мэдгүй. Яагаад мөнгө ирээдүй. Бид нар одоо ингээл Монголоо л гэдэг байл. Эсрэгээр бараг Монголоо тэр чинь хорлож байгаа юм шүү. Бид нар илүү гарч гаднаас мөнгө олж ирж тэ. Тэр тэнд дэлхийн банк мөнгө хайдаг бол тэрийг нь олмоор шүү дээ. Яагаагүй гэж. Өдөө дэлхийд дээ. Тэ. Би подкаст нэр юу ярьлаа нэр? Ер нь Африк сургууль байгуулах гэж байгаа ярьлаа. Яриаг. Би ер нь Африк сургууль байгуулъя гэж боддог. Тэрийг нэр ярьж. Кен гэдэг улс. Кен улсад за ямар сургууль байгуулах гэж байна? Япон маягийн сургууль. За би ч өөрөө тэ содоц ялгаагүй. Монголын Япон маягийн тэ сургууль. Шинэ Монгол гэдэг сургууль төгссөн. За би Шинэ Монгол гэдэг сургуульд ажилласан. Тэ? Одоо манай сургууль үйлчлэн болж галаа хшээсэд маш их юм сурсан. Яг гомдоосон тэ. Багш нэг үзэхгүй л гэхдээ тэр сэтгэлээр бол би байн гоочлт болдог багшаасаа. Багшаас гомдоосон юмнууд байна. Гэхдээ тэндээс маш их юм сурсан болохоор би тэрийг тэндээс одоо ингэ бодоод тах би яг сургуулаа бол чадах юм шиг мэдэрч төрдөг. Тэгтээ ганцаар ш. Бага бүртгэлцэн. Явж. Африкийн Кен гэдэг улсад 50 сая хүнтэй. Цааш төссөөр байгаа. Хүмүүс нь 2-оос дээш дандаа хүүхдтэй. 2 хүүхдтэйсэн чинь аюултай юм шүү. Яа аюултай. Манай багш шиг. Нэг нь өгчүүл яах юм. Тим майндсет. Угаасаа хүүхэд өхөн гэдэг тим майндсеттэй. Тийм болохоор 2 жоо нэг нь өгчүүл ганцаартай хэцүү гэдэг утгаараа 2-оос дээш хүүхдтэй. Сонирхолтой тий. Аймаг бол хүүхдтэй. Хятадын дөгөө тийх эсрэг нэдэг гэсэн. Тэгмээ Найроби гэдэг төвд нь capital city-д нь нийслэл нь ерөөсөө аюу гоё. Жижигэн 20 дингээр хацлаа. Цагаан гарын байдлаа. Эффекттэй. Яа одоо өвлөн болж байгаа жоохон даавна. Гэтэл авъя. Fine. Монголчуудын хувьд ерөөсөө аж жаргалын газар байхгүй. Юу яаж байна? Зундаа халууцахгүй. Японочдын хувьд аж жаргалын газар байхгүй. Зунд Японд энэ 35 маа үрж штэ 36. Тэнд 26 л 28 л. Тэгвэл гоё юм даа. 30 гарах нь үгүй. Махтай. Үхэртэй. Ямаатай. Тэгэхээр Монгол хүний махтай. Аюу их юмстэй. Манго энэ төр зүгээр ингээ газараар хаягдчих маягдсан. Зүг Хог шиг. Тэгээ Монгол хүний хувьд л манго гэдэг чинь тэгээ тэнгэрийн их шиг. Баггүй юу? Тэгээ тэнд бол зүгээр газрын хог баггүй юу? Тийм. Тэгээ сургуулийн талаар одоо аюулгүй. Юу яа гэвэл. За. Тэгээд нөгөө аюулгүйд нь малариа энэ төр өвчин байдаг шүү дээ. Африк чинь. Тэгэхэд Кен байхгүй яа тэгэхээр нөгөө өндөрлөг газар гэдэг юм аа шүү. Улаанбаатар шүү. Тийм болохоор Шумууланд дээш гарч чаддаг юм л гэж авсан. За. Тэгээ аюул. Окей. За энэ ямар гоё газар вэ? Энэ чинь газрын дивааж юм байна. За тэгтээ ямар их нийгмийн асуудалтай юм бэ? Их сургууль төгсөж байгаа хүмүүсийн 70% ажилгүй гэж шүү дээ. Маахтай адилхан юм шүү Монголд. Тэгсэн чинь юу нэгдсэн үндэсний байгууллага Нүбийн Африкийн төв нь Кенд байт юм бэ? Баахан европчууд мөнгө ихтэй. Зөв. Кен чи айгуу сүүлд ийм нэгдэж ийм нэг улс болсон юм газар юм биш үү? Монголд харьцуулах. Үндэсгүй үзлээ сайжруулах гэж сургуультай өглөө болгон төрийн дуулал явуулдаг гэж. Окей. Энэ сургуулаа бол алах юм. Яагаад? Үндэсгүй үзлэлээр тулгуурсан сургууль. Тэ? Кен гэдэг хүн гэж хин юм бэ гэдэг асуултыг тавиад тэр сургуулийг байгуулна. Кен улсын төлөө зүтгэх хүмүүсийг эндээс гаргана. Япон руу явдаг хүмүүс сөөхөн юм байна. Тонор байгуул. Энэ жилийн датагаар 256 Кен хүн Японд одоо сурж байна. 256. Тийм. Цөөх юм шүү. Тий.
Амар жоох юм шүү. Маш бага. Тэгэхээр 56 сая хүнтэй. Тэгээ Монголоос идэх юм байна гэдэг тий. Тийм тий. Монголоос 0.0 мянганы 1% л байгаа юм шүү. Yes. So энэ хүмүүсийн Японд руу явах юм. Энэ хүмүүс гадаад руу явах гэж их зүтгэдэг юм байна. Америк, Европ. Гэхдээ чаддгүй юм. Гэхдээ мөрөөдөл хийвэрээ тэгээд үлдчихдэг. Яагаад Япон байж болохгүй гэж. Окей. Тэр хүмүүст айдын анугийн боломжийг олохыг тий. Сургууль явуулчвал тийм боломж нь олтно ши Монгол шиг. Японд явах. Яагаад Япон гэж. Тэндээс маш юм бодит юмнуудыг сурна. Эргэж ирнэ. За эргэж ирэнгуут одоо ингээл хэн жишээлбэл Америк, Европ төгсөн нөхдөд эргэж ирж л байгаа. Эргэж зарим нь ирэхгүй байгаа. Яагаад ажилгүй? Нийгмийн асуудал. Төрн крафт болцсон. Yes. Яарцсан. Тийм харьмаар байгаа чарч чадахгүй ч юм уу тийм. Yes. Тэнгуут за энэ өстө нууц. Одоо энэ хэсэг бол нэлээд подкастын сүүлийн хэсэг болохоор нэг их үнцэхгүй бах. Сонсож байгаа та хэд бол ингээд миний санааг хулгайлж болно. Сургууль байгуулаад одоо шинэ Монгол үдээ сургууль байгуулад ганц хоёрхан л асуудалтай юм байна. Сургууль itself fine. Сайн боловсрол болгож чинь сайн төгсөгч гаргаж чинь. Төгсөгчтэй сайхан гадны орн руу явж чинь. Fine. Энэ хэсэг бол ерөөсөө ямар ч хин ч юу ч хэлж чадахгүй байх Монголд бол. Гэтэл багш нарын цалин бага. Яагаад? Сургалтын төлбөр нь бага. Яагаад сургалтын төлбөр нь бага вэ? Улсынх нь асуудал. Дундаж иргэдийн хүүхдүүдийг оруулмаар болохоор албаар бага байгаа. Орчлонтой харьцуулахад Чим монголчин баг айгүй хямдхан штэ. Орчлонд 3-4 жил сурах төлбөрөөр баг төгсөж байгаа юм чи. Тэгэхэд чи яагаад тэгэхээр юм дундаж ард иргэдийн хүүхдүүд л энэ усыг авч явна гэдэг концепт дээр Шинэ Монгол албаар бага төлбөртэй болохоор багш нарын цалин бага болохоор өөрсдөө жоох юм стресстэй. Яг хуу сайн нийтлэл болохоор ингээд гүрийдэг манайхан. Айгүй сайн хичээдэг. One of нэг нь би бас бий байна тий. Сая 500 2 саяны цалингаар тий. Гар дээр сая 500 сая 200 мөрж ирдэг. Тийм цалингаар илүү цаг авахгүй. Тэгэхэд би чамтай хэд болол суудаг байсан. Одоо үзэлтэй тий. 12 хүртэл шинэ болтол 10 мар болтол суун тий. Илүү цагаар тий. Цал авахгүй. Жалээс гарна тий. Сайн мэдлээ. Yes. Ийм нэг асуудал. Хоёрт төгсөгчд нь чадгаараа холбогдоод хамтдаа бизнес хийх гэж үзээлээ. Одоо хамгийн сүүл жишээлбэл HiPay гэдэг аппликейшн тий. Sendly гэдэг. Одоо энэ Neosity гэдэг хотхон барьж байгаа манай 2 дугаарын төгсөгч бол жишээлбэл ингээл 90 тойрныхоо Монголын төгсөгчтэй ингээл харилцаал юм байгуулаа явж гин окей. Fine. Хэдэн нөхдөл байна. Гэтэл ихэнх төгсөгчд нь жишээлбэл гадаад явчаад тэндээ үлдэж одоо наа чиг ажиллаж байна тий. Зарим нь ирж чадахгүй байна. Зарим нь ирлээч наа чиг одоо би очиад тэ 2 сая цалингаар ажиллаа шүү дээ. Тэгээ нүүр цулаад буцаж байна гэдэг шиг тий. Тэгээд тэндээ барахгүй буцаж ин гэдэг шиг. Төгсөгчдөр асуудал. За тийм бат би Кенд сургууль барихтаа энэ хоёр асуудал заавал шийдмээр. Гэхдээ яг тэр процессын эвдэхгүйгээр нүрдээ сургалтын төлбөрийг хямдхан байна. Яаж ийзаа. Тэгээ багш нарын цалин өндөр барьмаар байгаа. Тэгээ төгсөгчтэй ажилтай эргэж одоо улстай ирэх боломжтой л манай. Яаж? Мөнгөний асуудлаа шийдэх юм шүү. Yes. Project management болон нэг шинэ үг болцсон байсан. Тэр ямарч нэг тийм хөрөнгө оруулалт гэдэг venture capital лээ. Тийм venture capital. VC. Venture capital-ийн компани байгуулах. Сургуулийн дэргэд. Сургуультай хамтардаг. Тийм. Тэгээд сургуулийн нэг хэсэг багхгүй. Групп гэх юм. Тэгээд venture capital нь ямар үүрэгтэй вэ гэхээр манай төгсөгчид жишээл нэг нь усны талаар судлаа гэхэд чи усны талаар судлаа гэдэг усны талаар бизнес юм яриа байгаа тийм. За бид нар туслая. Хөрөнгө оруулагч чи олж өгье. За чи яаж энэ менежмент мэдэхгүй байна. Бид нар менежментээр нь туслая. За одоо чамд аккаунтант хэрэгтэй болсон уу? Манай тэр төгсөгч одоо Кени тэр сургуулийг төгсөж байгаа. Жомо Кенет одоо их төгсөж байгаа. Их сургуулийг төгсөж байгаа. Тийм болохоор тэрийг дуудаад ирээ. Хуульч хэрэгтэй. Окей. Тэнд юу Кенята дагахгүй юу яаж чинь хуульч төгсөж чинь. Тэр дуудаад ирээ. Ингээ баг бүртгэлээ. За багаа яаж авч чадахгүй. За манай одоо энэ компаниас танайд project management тавилаа. Эхний хэдэ би өөрөө project-ийг авч
хөрөнгө оруулалт олдохгүй нөх тий хамт хай. Мгм. Японд руу явъя. Гадаад явъя. Олъё. За оллоо прожект хийлээ. Ингээ манай хэдэн төгсөж ажиллаж болчих. 3 4 5 6 7. Тэр юу н томсох тусмаа ингээл нэмэгдэнэ. Тийм За тийм. ингээд манай компани хувийн ав. Мгм. За эхний хэдэн жил мөнгө олохгүй. Хөө. Fine. Ингээ явна нэмэгдэнэ. Мгм. Төгсөгч сайжирна. Харвард төгснө. Улам сайн юм хийн. Мгм. 10 хүртэлийнх нь юмны манай компани хийн. Тэдний компани ш. Мгм. 10 хүртэл юм ойлгож байгаа шүү дээ тий ингээд артур мортур доогуур дээгүүр тэгээ цүнх мөнх байна тий. Тэр юм бид нар хийн. Байхгүй бол угаасаа явахгүй Африкт. Тийм тийм. Бүх юм хийн. Ингээл доороо ингээд маш олон юм юутай. Мгм. Хувьцаа эзэмшдэг компанид бол. Мгм. За одоо эргэж орж ийн. Тэдний үйл ажиллагаанд бид нар оролцож байгаа болохоор чатгаараа сайжруулаад явна. Мгм. Мэдээж ашиг олно. Тэндээс нь бид нар хувиртна. Энийг багш нар руугаа эргүүлэх нь шүү дээ. Мгм. Юу Ийм систем бүртгэл. экосистем аа? Тийм. Миний гол хиймээр байгаа нь project management. Олон projectтай олон хүмүүстэй харилцмаар байгаа. Мгм. А манай тэр Кени координатор одоо манай сургуулийн захирал болох Инжери Кагема Винфрид юу Кагема Винфрид Инжери За. манай тэр координатор өөрөө захирал болно. Мгм. Манай профессор өөрөө сургуулийн одоо юу болоод зөвлөг болоод ажиллана. Манай Япон координатор маань одоо тэр сургуулийн яг тэр Японтой харилцсан хэсгийг хариуцна. Мгм. Гадаад харилцааг нь хариуцна. Ваа ингээ манай бовч. За одоо яаж ингээ яриад иж болно тий. Би өмнө бол дандаа л ярьдаг л байсан. Ерөөсөө хизээч бодит ажил болгож хийдэггүйсэн. Одоо тэгтэл хаашаа. Нэг ширхон. Одоо тэгтэл би яаж юм гэхээр нэгт одоо яг энэ ажил одоо хийж байгаа ажлаараа дамжуулаад би Японы улсын их сургуулиудтай бүгднийг харилцаа тогтоож байна. Ааха. Өөрөлд дараа нь өөрөө сургууль байгуулахад тэднэртэй сайхан MOU байгуулахад айгүй амархан болчих жоох байхгүй. Хинтээ харилцаад би мэдчихээн тий. Мгм. За Дэлхийн банк ингээ явчаар манай сургуульд хөрөнгө оруулалт олох боломжуудыг би хайж байна. Мгм. За давхар би их жилийн төрсөдрөөс эхтүүлээд фэн бейсээ бүртгэл. Сургуулийнхаа. Миний биш шүү. Сургуулийн. Мгм. Төрсөдрөөр краудфандинг хийж 300 мянган йен цуглуулна. За. 300 мянган йенэд чи 22 жил хийчихээ. 6 сая төгрөг. 6-7 сая төгрөг цуглуулна. За энэ мөнгөөр би юу их гээд нэхээр бага бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл манай үндсэн сургууль байгуулах багаас гадна сургууль байгуулах хүртэлх краудфандинг Мгм. тэ сургуулийн нөгөө нэг брендинг хийх гэдэг тиймэрхүү юмнуудад зориулаад баг хэрэгтэй. Тэгэхээр би тэрийг одооноос бүржүүлмээр байгаа. Манай сургууль судалгаан дээр юу тулгуурлаж байгуулагдана. Кен хүнд зориулсан сургууль байгуулна. Тийм болохоор кен хүнийг судлах хэрэгтэй. Тэгэхээр кен хүнийг судалж байгаа судлаачид бид нэр бас мөнгө өгмөр. Мгм. Мөнгө олж өгмөр. Нэг удаа кен рүү хараад ирэх мөнгөний нөгөө. Чи очиод ийм нэг талаар судлаад ир. Мгм. Гуйж. Яа. Энэ бол айгүй гоё том инспирэшн сонсох. Тийм өмнө бол би том ийм инспирэшн ишин шүү дээ ярьдаг л байсан. Мгм. Худлаа. Яа тэр үе өөртөө хандаж хэлээд та маш шүү дээ. Одоо бол өөр Мгм. жижиг бодит болохын тулд жижиг хөдөлгөөн юм аа Хийж эхэлж байна. яасан. Яа. Одоо би өдөр тутамдаа ерөөсөө яаж би тэр сургуультай хөрөнгө оруулах вэ гэдэг юм аа болчиход ажиллаж байгаа. Мгм. Би өнөөдөр энэ үнэтэй ингээ харилцсан. Ирээдүйд Тэр хүү яаж би явах вэ? тэр үнэтэй одоо ингэж харилцаа тогтоох боломжтой болно гэдэг ч юм уу те. Мгм. Яа. Тийм ба. За тэгээд Африкоо гарцгаая. Африкт амьдарцгаая залуучууд аа. Гоёо. Гоё хаа. Бид гэхдээ ерөөсөө Африкийн талаар ямар ч нэг юу авах болохоор сонсоод ангууд бас сонирхолтой гоё сонсогдчих Яа гэж. шинж жоохгүй шүү дээ. Тийм тий. Нэг амар хүн амар Кенмен гэх нэг амар алдартай ч биш шүү дээ тий. Нэс. Яа тийм болохоор нөгөө нэг охны нөхөн тосоогд гэдэг шиг дэлхийд дээрх парадайс жоох юм билүү. Үнэ. Айгуу гоё бол. Нийгмийн асуудалтай төмөн бөө. Амар Монголтай адилхан яг л нэг бороо орчхоор ерөөсөө тэгээд моол энтрийн доотлын дээр зогсоод байсан ахын байхгүй. Газар мадар битэн ингэ сэлж билээ зарим нь. Тийм тий. Өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ нөгөө буудлага муудлага Африк мафрикт Яа, шүү тэр дээ. асуудал. Шүүтинг мүүтинг чинь амар их байгаа. Нэс.
Тэр угаасаа буурай орнуудад яалтчгүй байдаг асуудал байна. Боломжтой. Тэгэл тийм асуудал байгаа тэгэл нүүр тулхал. Тийм асуудал их байх тусмаа боловсрал Яа. тэнд байх ёстой л гэсэн. Тэр нь угаасаа юу гаргалгаа гэх шиг. Тэгээ ахлаа сургуулиас эхлүүлэл барина да. Тийм тий. Та гэсэн бас нэг өдөр хөрөнгө оруулах боломжтой тий. Яа, би хөрөнгө оруулж болно. Тэгээ манай сургуулийн юу хан дээр амар том хан болох гэдэг гэж боддог. Тий. Нэр нь байна. Амботны сатаа хөрөнгө оруулагч. Жижигхэн QR код. Өөрийнхөө шеэрлэмээр байгаа тэр юм шеэрлж болно. Өөрийнхөө аккаунт ээж болно. Өөрийнхөө идэг прожект ээж болно. Компани юу ч юм. Нэг жижигхэн QR код даачдаг. Хүмүүс ингээ уншуулж үздэг. Яа гойсон сууч байна. Тэгээ би өөрөө урд нэгээс арахгүй тэр сургуулийнхаа. Бака. Артлаа юм да. Тийм. Японд даяар мөнгө цуглуулна. Дэлхийд даяар мөнгө цуглуулна. Энэ тентгийн прожектуудад хүсэл гаргана. JICA байна, Momsho байна. Gaimsho байна. Одоо Nippon Eduport гэдэг. Японы боловсролыг хэрхэн дэлхийд ингэж гаргах вэ гэдэг юм бүр юм том прожект. Тэр прожект руу бас хүсэлтэй байна. Яа, ер нь боломжгүй зүйл гэж яг юм бомдэ байхгүй. Бусаа тэгээд судлаад авчихсан амар гоё юм гооч. Амар нэг гоё нэг хөгжүүлдэг тоглоом шиг санагдчихэ надад л. Одоо ч айгүй сонирхолтой. Тэгээ burn down болохгүй тулд одоо нэг burn out тийм. Burn ажилласнаас би очиж burn out болчихвол тиймэрхүү болж ах шиг байсан. Би одоо тийм тийж мэдрээд байна. Тэгээ сүүлд бас харахад бол царай мэрээс харагдчихсан. Тэгээ санаа асуудал байсан. Тэгээ одоо харин тэхгүй тул жишээлбэл одоо чи нэг амарч чадахгүй нэгж штэ. Тэр чи яг тийм рүү хөдөлж байгаа байхгүй. Тэгээ би одоо жишээлбэл яг сайн амарна. Одоо жишээлбэл би ингээл яг л амраал бай. Амрах үедээ амарна. Бяцлах үедээ бяцлах нь детокс нэг допамин детокс хийх үедээ хийн. Одоо сая би жишээл энэ 7 хоног одоо маш их ажил амжуулах хэрэгтэйсэн болохоор ингээл аль болох утсаа оролдохоо багасгаал. Тэгээл ерөөсөө юу яж эхэлж байгаа. Орой унтахаас эхлүүлээл маргааштай бэлтгэж эхэлж байгаа. Сайхан амраал. Тэгээл маргааш өглөө нь босохдоо ингээл утсаа хоол тавьчаал сэрүүлгээрээ шууд босоол. Тэгээ сайхан гарчгүй гээл. Тэгээл хоол ундаа айгу ирүүл юм ягаал өдрийнхөө хоол молыг бас юу ягаал. Хийж бэлтэж авч яваал. Тэгэл ажил дээр очиж шууд гол ажиллаад барьж авч байгаа юм хамгийн их important. Өнөөдөр хийх заавал энийг хийхгүй л би хизээш харихгүй гэдэг тийм ажиллаа гяс хийгээл. Тэгэл өмнө бол би жишээл тэгэл орой тэргээ 6 мөр хийдгсэн бол одоо яг энэ цаг мөчтөл вирусэл өглөө очил 20-30 минутанд дуусчих. Өөрийнхөө чадахгүй эсвэл хүнээс хуйн эсвэл чаач бидгээс гоо. Чадахсгээ тултална. Гэтэ энэ жижигхэн газартаа л би сүгэр байна одоохондоо. Бат wait me. Том өрөөрөө орно гэдэг шиг байна. Яа, тийм дэр бол огийнхыг бол эргэлзэхгүй байна. Огих бол үгүй. Айгу growth mindset дээ. Талхан дотондоо өсөж явдаг хүн байгаа. Миний мэдхийн. Өмнө нь айгу хуудсан байсан. Одоо бол арай гай. Одоо бол надаа. Гэхдээ яг тэр хэцүү үед айгу их олон хүн одоо гомдоосон тэг итгэлийг нь алдсан бүгднгээс нь би маш их уучлалт хүсэж байна. Миний одоо сэтгэлд маань байгаа одоо Science Cafe найзуудаас ирээд байгаа маш их уучлалт хүсэж байна. Гэтэ манайд үзэхгүй л байгаа. Би нэг өдөр яг гэтээ байна. Бодорч уучлалгана. Үнэхээр намайг уучлаарай ингээд тийнийс юм а хийж чадахгүй те. Дуусгах юм а дуусгахгүй ингээд дундаас нь хайж майсан тийм байгаа. I'm sorry. Yeah, but keep going. Keep going шүү дээ. Ядаж энийг үзэж чад таад Science Cafe дээр очижсэн. Гоё мавж идэж байгаа. Одоо стил байгаа юу? Хэлгүй тийм бүр сайжаа томроод супер. Тэгвэл амар шүү дээ. Тэр Монголын хамгийн чухал бизнес шүү. Тийм. Тэг баг та бас ингээд яснараа бүр хөгжих юуж боломж олгосон юм билүү? Мэдлээ. Хата ямар хатан. Хата байна. Үзэлт. Амтна. Наач өөрөө юутай болохоо зүрмээр юм шүү. За зүгээр манай подкаст маар төгсгөл юусыг болж байна да. Тийм бай. Одоо цэнх дуусчих шүү. Тэ. Тэгээд тэгээ оогийнхан бид хоёр орой хоолойд ингээ бас ойр зэрэг бид хоёр бас 3 цаанаг баргуулсан гоо тэ. Тэ. Оогийнхаа бас гой сургуулийнх нь зорилгыг нь сонсоод авлаа. Тэгээ энийг нь зорилгодоо хүрнэ гэдэгт бол бат итгэлтэй байна. Угаасаа чадна гэдэгт би бол эргэлзэхгүй байгаа. За юм зажлангаа юм хэлчихтэй цаасаар. Гэтэ яг хоод идчихэж байгаа л яаж байгаа юм чинь. За тэгээд үдсэнд баярлаа. Яа. Тэгээд
Дараагийн дугаараар уулзтаа түр баяр та. Subscribe, Subscribe бити дараарай. За тэгээд. Hey, horror.